За Төв аймгийн Эрдэнэ санд сум Point2 компани 5 сарын 11-нд энэ талбар дээр Obviously Cafe сортын элитүр 167 кг буюу 3 сая 800 мянган ширхгээр хийсэн. Өнөөдөр 5 сарын 23 12-ны дараа соёолт ерөнхийдөө хандлагатай байна. За нэг навчнууд гараад ирсэн. Хайж байна. Энэ соёолт нэг метр гачсан байна. За энэ соёолтын ховыг үзэхдээ бол одоогийн байдлаар соёолт нэг иймэрхүү байна. 12-ны дараа за манай энэ ороос ерөнхийдөө 2 мм борол орсон байгаа. За одоо та бүхэнд хөрсний чийг ямар байгааг харуулъя. 10 см хийлээ. За хөрс 38% чигтэй байна. За 40-оос дээш хангалттай байна. За бид одоо энийг өнрүүлээд 25 см орчим цуулглаа. За 25 см-ийн гонд чиг ямар байгааг 45.6 40-оос дээш хангалттай өрн шин тарьсан ийм талбай байгаа. За соёолт гарч ирж байгаа соёолсан соёолууд маань иймэрхүү байна. За Fitagro компани хийвэрлэгчээр үргэлжлсэн. За 6-7 см-т суулгасан байгаа. Одоо 12-ны дараа ингэ соёолж байгаа нь. Энэ бол элитүрийн чанар соёолох урагч сайн байсныг илэрхийлж байна гэж бид нар үзэж байгаа юм аа.